Зээ 2 дахь өдөр ингээд эхлэвэ. Гамбах дээр хоол идээд сэрчээд тэгсэн чинь нэг сүм дуунтай ихчхүү ирж өвөтэй золгоод хадаг амдэр бариад тэгээ буу хаалт суугаад энэ хоёр баах хүүхдүүхээ ярилцаад тэгсэн чинь хараа өвөө 65 жил хадгалсан сонин аавынхан сониныг гаргаж ирж өгөөд энэ айгуу шоконд оруулсан. Тэгээд цаашаа дүүтэйгээ заахан ингээ өдөө явчаад ирья сайн сууж байгаарэ гэд явсан. Тэгээд дүүгээс нь ясаас ахтагаа уулзсан гоё байна гэсэн чинь гоё байна гэд өвөөгээс асуусан. Өө сайхан байна. За тэгээ бид холын зам зүрх баг руу зүрх сум руу хөдөлсөн. За тэгээд өвөө маань юм уу чеклээд тэгээд сайхан замдаа гарсан байт юм аа. Тэгээ нутагтаа ирсэн гоё байна уу гэсэн чинь оо өстөө нэр сайхан байна гэл ийшаар гэл тэрийг хар энийг хар гэл тэгсэн чинь нэх гоё мөрөн гараад байт. Энэ юу мөрөн бэ гэсэн гიშгсэн газар та цэцэг өргүүлсэн гэл хэлгэр мөрөн байд. За тэгээд аргалтай гүвэ гэл хараад цаашаа явлаа. Чи хум байна гэж үгүй наа чи цагаан галуу гэж байдаг юм гэсэн юм билээ. За тэгээ цаашаа явлаа. Дэлгэр мөрнийхөө яасан сайхан өргөн мөрөн бай гэж цааш явсан чи ийм амар зам ухтдээ. Тэгэл өстой энэ замаараа цаашаас 98 км явсан юм да. Гамбахаа уран жолоодлогоор бид чинь чулуунуудыг дайрахгүй өнгөрлөө штэ. За тэгээ цаашаа сайхан аяллаа үргэлжлүүлээ явж ийла. Ийм амар чулуутай замаар хариулаа. Ой ингээл өнгөрч ийла. Тэгсэн чи юу вэ? Энд чинь Швейцар уу? Ямар амар сайхан байгальтай юм бэ? Хүү штэ. Энд чинь танай Монгол орн шүү дээ. Өвөг чинь нутгал Хөвсгөл аймгаа. Тийм байна. Зам нь яалтчгүй Монголын зам байна гэж тааш явлаа. За тэгээ явчихсан чинь нэх гоё цэцэгтэй хөндөй таараад. Ямар сайхан цэцэгтэй хөндөй вэ? Аваа гэж орилж чадлаа. За нэг сайхан хөвтчихье. Нуруу сайхан амар чинь ямар гоё юм бэ? Гөх тэнгэр минь гэж нэг сайхан амьсгаа авчаал. Нарандаа сайхан энерги авч байж байгаа. Тэгэл гэж ямар гоё юм бэ? Тэгэл би өмшөөг чинь арай будаар гэж басаа. За өөдөр очие. Сайхан цэцэгнүүд. За өвөө хөвчээ таны зургийг авъя. Хоёулаа нэг кино шиг холболт хийгээд хэ. За одоохон. За хөвтлээ. Дүүлэм талын цэцэг шиг хөөрхөн болж би гэж хөвчээ. За явсаа. Шупа. Ой хөгшөж. Яач вэ? Ой. Отлаарсан ба. За сайхан өвгийнхээ хажууд ирэхлийг явцчих. Өвөө тоод. За өвгийнхээ зургийг авлаа. Өөрийнхөө зургийг авлаа. Өвгийнхээ зургийг авлаа. Өвөөтэйгээ хамт авлаа. Өвгийнхээ зургийг авлаа. Харан гихчийнхээ зургийг авлаа. Харан гихч цаашаа явлаа. Харан гихчтэйгээ зургийг авлаа. За гамбахын хоёроо романтикийг авахсан чинь дөрүүлээ ах бол. За нэстэ хөөрхөн бичлэгээ. За бүгдээрээ давлаарай. Давж. Бичлэг шүү гэж жаагийг дахиад манай их амар мэдвч лайк гамбах тагч. Өвөө тагч. За зүрх солонгос зүрх. I love you. Хийгээч дагаарай. Өвөө юу салаараа ийгээд нутагтаа ирчээд. За тэгээ бүгдийнхэн зургийг авчаад сайхан цаашаа явлаа. За бүгдээрээ одоо хол зам туулнаа. Энэ манай нутагт ирсэн та нарын хар ямар сайхан тэнгэртэй байна. Энэ арай уул уус гэж ирчгүүтэй хэлбэрлээ. Тэгэл бүгдээрээ цаашаа яваал. Аваагаа нэг харчаал. За замдаа гарсан чинь ийм сайхан зүйл угтдээ. Энэ нэр үнэхээр үгээр хэлшгүй. Ийм нарийнхан гүрээр гарсан. Үнэхээр үгээр хэлшгүй. Үнэхээр сайхан газараа. Голын ирэг дээр адуу бэлчээл, гол дээрээ сайхан идрээстэй үнэхээр жаргах цаад байна да. Гэтэл энэ дүрс зургийг гэстэй нэр Монголоос хаан чарах амар гоё. Өөрхий дээр үнгийг хараад байгаа. За тэгэл нүдэ баясгаал энчээ сайхан зогсъё гээл босч гарч хөлөөнд орохчоол. Ингээл дахиад харсан. Ямар гоё юм бэ. Үнэхээр сайхан юм аа миний Монгол нэрээ.
Тэгээд суужсэн чи тавчгийг н орхсон чи өвөө. Хүний тавчиг өмсчихэд өөдөөс араа энийгээд ах юм юу бодогдож чинь намайг хэлдэг. Тэгээ өөрөө нусаа авахад. Тэгээ бид цаашгаа зам руугаа сайхан гараад явлаа. Нөгөө нэг мотоциклд анх тосч авсан нэгдүгээр анги дээр тосч авсан ах маань ахаад тосч авчих. Тэгээ зам зааж өгнө гэж бид цаашгаа явлаа. Сайхан модон дундуур мотор олонгүй даваад явлаа да. За тэгээд ингээд нэлээ өндөр уулын оройгоор явсан чи өвөө тэгж. Миний нутаг ийм сайхан дандаа тэнгэрээр явна. Газраар явна гэж юу байхгүй гэдэг. За тэгээ бид чи сайхан олонгүй даваагаад давж явсаар хагаад нөгөө айлдаа ирсэн байдаг юм аа. Энэ айл бол бор гэдэг өвөгийн дүүгийнх байна. Гадуур мотоцикл зөндөө мотоциклтай мормалавян давсан асуултны гоё хөдөөгийн айлын дүр зураг машинтай. Тэгээ бид чи ороод хөөрглөөд гамбаахнаад хөөргөө захаа ави машинаас навчраад энэ чин бууалаад сайхан тэгээд цайцуугаа шүлтөөл идээд за тэгээд бүгдээрээ сайхан өвөө маань ирээд дүүнэртэйгээ уулзсан бөөн баяр би чин гараад зүгээр маргаашийн овооны наадамтай бэлтэж байгаа залуусын мориныхаа дэлийг зосж байгаа хараад бичлэгэндээ оруулчих. Тэгээ байжсэн чи өсцөө явж ирсэн биз гараад иртээ. Стонэр. Госыг орч. Сайхан зүсч яваад гошлогноос нь сайхан тогтлоо гэтлээ. Дахиад нэг идлээ. За тэгээ бүгдээрээ зургийг авах өвөтгөө манай өвөгийн маань дүүнээр цугларцсан ирж бөөндөө зургийг авахлаа. Ингээд сайхан гамбаа ах минь дараагийн айлдаа очиход юм хумаа багалж аваад бид чинь тэгээд дараагийн айлдаа очив юм да. За үүгээр 2 дугаар ингээ дуусгая. Их давчуу цаг хугацаатай сүлжээгүй байсан учраас 2 дугаар анги маань иймэрхүү боллоо. 3 дугаар анги дээр илүү хичээж ажиллана гэж та бүхэнд амлаж байна. Баярлалаа.